Яадан уламжлалсаар 20 үйл үгийн жишээг нь харъя. Өнөө л мэддэг үгнүүд юм шиг боловч заримдаа амь сэдвээс хамаараад утга нь жаахан өөрчлөгдөд идэх тийм ээ. Тэгэх нь яах нь харъя. За явах. Je vais rapidement chez le médecin. Би даруйхан эмч рүү явъя. Appeler залгах, утасдах, дуудах гэсэн утгатай тийм ээ. За j'appelle tout de suite le cabinet médical. Би эмчийн алба руу одоохон залгая. Attendre. Хүлээх. J'attends calmement dans la salle d'attente depuis 1 heure. Би хүлээлгийн өрөөнд 1 цагийн турш төвчээртэй хүлээдэг. За одоо эсвэл энийг арай өөр хувилбараар орчуулах юм бол би хүлээлгийн өрөөнд тайван хүлээгээд цаг боллоо. Тэгээ depuis 1 heure гэхээр яг одоо үргэлжлэж байгаа үйлдэл төр хэлээд байдаг тийм ээ. За avoir ямар нэгэнтэй бай. За j'ai parfois mal à la poitrine la nuit. Би заримдаа шүнцээж өвддөгөө. Chercher. Je cherche une pharmacie de garde près d'ici. Би ойрхон жижүүрэн эмийн сан хайж байна. За жижүүрэн эмийн сан гэдэг нь une pharmacie de garde гэж байгаа. За тэгэхээр хагас одоо альч хотод Францын жишээн дээр тийм ээ. Альч хотод заавалгүй тийм ээлжийн эмийн сан нээлттэй байж ах хэрэгтэй байдаг. Тэгээд энэ эмийн сангууд яг л ээлжлээл хуваарийн дагуу жижүүрлдэг гэсэн үг. За тэр нь тэр эмийн санг pharmacie de garde гэж. За дараа нь comprendre. Je comprends mal les explications du médecin. Il parle vite. Эмч хурдан ярьдаг. Би тайлбарыг нь муухан ойлгодог. Décrire. Дүрслэх. Je décris précisément les symptômes au docteur. Би эмчид шинж тэмдгүүдийн тодорхой дүрслэн хэлдэг. Demander. Асуух. Je demande les horaires de consultation cet après-midi. Би өнөөдрийн үдээс хойш үзлэгийн цагийг асууж байна. Өнөөдөр үдээс хойших үзлэгийн цагийг асууж байна гэдэг. Dire. Je dis clairement que j'ai très mal à l'estomac. Миний гэз хүчтэй өвдөж байна гэдгийг тодорхой хэлж байна гэдэг. За энэ à l'estomac гэдэг бол одоо ходоод гэсэн үг шүү тийм ээ. Дараа нь je donne гэдэг үг байна. Donner. L'infirmière donne immédiatement les informations nécessaires. Сувлагч хэрэгтэй мэдээллийг нэн дараа өгдөг. Immédiatement гэж байна тий. Энэ immédiatement гэдэг нь тэр даруйхан нь. За энэ rapidement эсвэл tout de suite гэж энэ чи бас байгаа тий. Эдгээр бүгдээрээ адилхан утгатай үгнүүд байна. За дараа нь 11 сонсох. Écouter, сонсох. J'écoute attentivement les conseils médicaux du docteur. Би эмчийн зөвлөгөөг анхааралтай сонсож байна, сонсдог. Écrire, бичих. J'écris soigneusement l'adresse de la clinique. Би эмнэлгийн хаягийг нямбай бичиж авч байна. Бичиж авлаа, бичдэг. За энэ soigneusement гэдэг нь нямбай хичээнгүйлэн гэсэн үг байна. Expliquer, тайлбарлах. Le médecin explique lentement le traitement. Эмчилгээг удаан тайлбарлаж байна. Lire, унших. Je lis attentivement la notice du médicament tous les matins. Би өглөө бүр эмийн зааврыг анхааралтай уншдаг. За montrer, заах, харуул. Je montre précisément où j'ai mal depuis hier soir. Өчигдрөөс хойш яг хаана өвдөд байгааг би тодорхой харуулж байна гэв. Би өчигдрөөс хойш хаана өвдөж байгааг тодорхой зааж байна. Ouvrir, онгойлгох. J'ouvre doucement la bouche pendant le contrôle médical. Би үзлэгийн үеэр амаа хажуухан нээж байна. Parler, ярих. Je parle calmement avec la sécurité médicale. Pardon. Secrétaire médical. За би нэг ахаад уншаадах. Je parle
calmement avec la secrétaire médicale. Би эмчийн туслагтай тайван ярилцаж байна. Poser, тавих, асуух. Je pose souvent des questions pendant la consultation. Би үзлэгийн үеэр байнга асуулт тавьдаг. Répondre, хариулах. Je réponds avec difficulté quand j'ai mal. Би өвдөж байхдаа арай хэн хариулдаг. За тэр арай хэн гэдэг нь avec difficulté. Vouloir, хүсэх. Je veux comprendre exactement ce que le médecin dit. Би эмчийн хэлсэн зүйлийг нарийн ойлгомоор байна. За exactement гэхээр яг таг ойлгомоор байна гэхийг одоо нарийн сайн ойлгомоор байна гэж хэлэх гээд байгаа шүү. За эндээс ингээ анзаарахаар ер нь энэ өгүүлбэрийн жишээнээс анзаарахад энгийн энэ бүгд дандаа энгийн өгүүлбэрүүд. За их нэг юм ганцхан лавын чинь нүдэнд торлоо. За энэ dire que гэдэг чинь нэг юм юу вэ? Энгийн нийлбэл өгүүлбэр байна. За их л ховор байгаа да. Энд чи 15 дээр бас тийм байна. За тэгээд гол анхаараасай гэж бодож байгаа юм нь болохоор энэ дараа je vais rapidement, tout de suite, calmement, parfois. За эсвэл mal, précisément, clairement гэд immédiatement гэх мэтчлэн ингээд дайвар үгнүүд байгаа тийм ээ. Энэ дайвар үгнүүд үйл үгийн утга тодтогж байдаг учраас дандаа үйл үгтэйгээ ойрхон байдаг. За анхан шатанд одоо ерөөсөө аманд орсон үгэн гаргаал цацчих биш. Яг гоё цэгцтэй дараалалтай хэлж одоо нөгөө өгүүлбэрийн бүтцэн айгуу сайн хэлшүүлэх хэрэгтэй гэсэн үг. За нөгөө үйл үлээд байгаа нь үнэ туглаад байгаа нь гэдэг шиг тий үйл үгэн дайвар үг дагаж явна. Харин тэмдэг үг нь нэр үгээ дагаж явна. Яаж гэвэл дайвар үг үйл үгтэйг явна. Та яаж ирв чи хэрэг хүлээв гэвэл төвчээртэй хүлээлээ. Гэтэл кабинет гэдэг нэр үгээр тодтогч байгаа медикал гэдэг тэмдэг үг нь ямар кабинет юм? Эмнэлгийн албаа, эмнэлгийн кабинет руу гэд ямар гэдэг асуултанд хариулагдаад байвал нэр үгийнхээ араас дагаж явдаг тийм ээ. Яаж гэвэл үйл үгэн, ямар гэвэл нэр үгээ дагаж явдаг. Ерөөсөө энэ гарын 5-3-нд багтгал өгүүлбэрийн энэ гишүүдийн байршлыг тогтоочих юм бол ярих гэж зовх юмгүй байхгүй юу? Тэг. За энийг сайхан анхаараарэ. За тэгээ эндээс яг одоо тодорхой харъя гэвэл аль нь энгийн өгүүлбэр юм, аль нь нийлмэл өгүүлбэр юм бэ гэдгийг одоо эндээс ингээ харъя гэвэл нэг өгүүлбэрт одоо жишээ нь ингээд харахад нэг үйл үг байвал энгийн үйл үг гэж ойлгоно гэж байгаа тийм ээ. Je vais за явж байна, явдаг гэдэг энэ үйл үг байна. Ингээ хойш үйл үг байна уу байхгүй. Энэ бол энгийн өгүүлбэр байна тий. За ингээ доош явлаа. Нийлмэл өгүүлбэр байна уу харъя. Энд байна гэхдээ нэг за яг зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр гэх нь байна тий. За өөр энэчнээс за энд байна. Би хэлдэг гинэ ходоод өвдөд байна гэж ойлгомжтой хэлдэг. Тэгэхээр эн чи би хэлдэг гэд нэг юм үлийн эзэн үйл үг байна. Миний гэж өвддөг гэд дахиад үлийн эзэн үйл үг нь байна тийм ээ. Je dis гэж байна, j'ai гэж байна. За ингэхээр бас нийлмэл өгүүлбэр болж таарч байна. Гэх мэтчлэн ингээ ойлгочдөг. За энэ уул нь бол үйл үгийн энэ жагсаалтан дээр энэ мэтчлэнгийн дөрмийн нарийн ширхэг ярьдаггүй те. Гэхдээ та нарыг дахин нэг юм анзаараасай. Энэ үхэнд ч гэсэн тэрийг гоё бодолцож ухамсартайгаар сайхан цээжлээсэ гэдэг үднээс ингээд хэлж эхлэе. За одоо би зөвхөн Францыг нь хэлээд бай. Je vais rapidement chez le médecin. J'appelle tout de suite le cabinet médical. J'attends calmement dans la salle d'attente depuis 1 heure. J'ai parfois mal à la poitrine la nuit. Je cherche une pharmacie de garde près d'ici. Je comprends mal les explications du médecin. Il parle vite.
Je décris précisément les symptômes au docteur. Je demande les horaires de consultation cet après-midi. Je dis clairement que j'ai mal à l'estomac. L'infirmière donne immédiatement les informations nécessaires. J'écoute attentivement les conseils médicaux du docteur. J'écris soigneusement l'adresse de la clinique. Le médecin explique lentement le traitement. Je lis attentivement la notice du médicament tous les matins. Je montre précisément où j'ai mal depuis hier soir. J'ouvre doucement la bouche pendant le contrôle médical. Je parle calmement avec la secrétaire médicale. Je pose souvent des questions pendant la consultation. Je réponds avec difficulté quand j'ai mal. Je veux comprendre exactement ce que le médecin dit. تعال. الله.